Өнөөдрийн видеонд би танд өөр шигэ хөөрхөн видео хийхийг зааж өгнө. Халуун байна. Хэн нэг нь надад тусламж үзүүлээч. Ам минь шатаж байна. Тэгэхээр найзуудаа, чи ч бас ийм бичлэг хийж сурахыг хүсэж байгаа бол энэхүү бичлэгээ дуустал үзээрэй. За сайн уу манайхаа шинэ бичлэгэндээ тавтай морил. За амлсан ёсороо энэ одоо Джимс яриад байгаа энэ бичлэгийг хэрхэн хийдгийг зааж өгнө. Тэгэд өнөөдрийн бичлэгийг бүтнээр нь үзнээр ямар ч та нэг зураг одоо химэл оюун ухаанаар бүтээж сурна. Химэл оюун ухааныг ашиглаад нөгөө гаргасан зургаа видео болгож сурна. За тэгээд бас CapCut дээр одоо хэрхэн эдит хийдэг талаар баг зэрэг ойлголттой болно. Тэгээд хамгийн гол нь энэ гурвыг одоо зураг бүтээх, видео бүтээх дээр бид нэр одоо Cloud гэдэг AI-г ашиглах учраас ер нь бол бас та нар энэчнээс одоо промптоо хэрхэн бичдэг талаар бас ойлголтыг бүрэн авах боломжтой байгаа. За ямар ч хэдүүлээ энэ бичлэгийг нэг үзээд хий те. За нэг ийм бичлэг байгаа. За энэ бичлэгийг одоо хэрхэн эдгийг нэг бичлэг үзүүлэх нэ. За хэдүүлээ эхлээд бидэнд яг ер нь өнөөдрийн бичлэгийг хийхэд яг ямар сайтууд хэрэгтэй вэ гэвэл 3 сайт хэрэгтэй. За cloud.ai гэдэг энэ сайт хэрэгтэй. За Cloud-ыг мэдгүй хүн байх юм бол ChatGPT гэдэг аппликейшнтэй адилхан ийм сайт байгаа. За ChatGPT-г бодвол маш олон талаараа нэлээд сайн үзүүлэлттэй ийм модель байгаа. За энийг бол хэдүүлээ ашиглаж энэн дээр бол хэдүүлээ промптоо бичүүлнэ. За хоёр дахь ашиглах сайт гэвэл gemini.google.com гэдэг энэ сайт байгаа. Тэгээд энэн дээр бол хэдүүлээ зургаач гаргах чинь, видеогооч хийчин. За бас нэмэлтээр бол та бүхэн одоо hixbuild.ai гэдэг энэ сайтыг бол ашиглаж болно. Хэдүүлээ бүр эхнээс нь үзэж байгаа учраас ямар ч тач эхлээд зураг гаргуулж авъя. За зургаа яаж гаргах вэ гэвэл би энэ бичлэгийн одоо комент хэсэгт энэ яг ийм нэг жимстэй холбоотой ийм зургууд үлдээч заяа. Тэгэхээр та эдгээр зургуудыг татаж аваад, гар утсан дээр татаж аваад тэгээ компьютер дээр оруулчих. За хэрвээ би одоо ингээд YouTube дээр энэ хүү бичлэг маань орсон байх юм бол та хэд маань одоо Pinterest гэд байгаа шүү дээ. Тэгээ pinterest.com гэдэг рүү орж байгаад ийм одоо нөгөө та нарын видеонд чинь одоо ашиглагдаж болох зургууд энэ дотор маш олон байгаа. Өөрсдийнхөө одоо ашиглах байгаа те видеон дээрх те төстэй тийм одоо зургуудыг энэ хэдүүлээ татаад авчиж болно. За жишээ нь одоо энэ одоо бууцаа хөөхөлтэй байна те. За энэ видео руу орсон байна. Зургуудын татаад авчих шүү. Тэгээд хэдүүлээ бол яг өөртөө таалагдах тэр дөрүүдээ бол зүгээр химэл оюун ухааныг ашиглаж гаргах чинь. За жишээ нь одоо энэ зураг байлаа гэхэд маус хоёроо дараад save гээл татаад авчин. За ингээд save гээд. За энийхээ дараа яах вэ гэвэл хэдүүлээ одоо нөгөө Cloud AI руу орж ирэнгүүтээ нөгөө зургуудаа оруулаад өгчин. За ингээд нөгөө зургуудаа оруулаад өгчлөө. За Cloud-ыг ашиглахад манайхаа ерөнхийдөө бол үнгүй хувилбарыг ашиглаж болно. Үнгүү дээр Sonnet гэдэг одоо модель нь ажилладаг байгаа. Sonnet 4.1.6. Энэ модель нь бол ерөнхийдөө ChatGPT-гээс ер нь илүү учраас та шууд үнгүүгээр нь ашигласан ч болно. Үнгүүгээр нь өдөрт нэлээд их хэмжээний зүйлийг бол хийж болно. За зургнуудаа оруулаад өглөө. Яг одоо би энэ дөрүүдийг ашиглаад энэнтэй төстэй дөрүүд гаргах гэж байгаа учраас зургуудаа оруулаад өглөө. Тэгээ prompt хэсэгт нь юу гэж бичих вэ гэвэл би эдгээр дөрүүдтэй адилхан гэхдээ тэ өөр жимсний зургуудыг гаргаж авмаар байна. Жишээ нь орчин үеийн дизайнтай тоглог ширээн дээр зүсээ тавьсан байгаа таруусч гэдэг юм уу те. Жишээгээ бол та хэд бол хүснээр өөрчилж бол. Яг ямар төрлийн жимс гаргуулж авмаар байна те. Яг тэрийг маш ойлгомжтой, маш зэгцтэй бичээд өгнө. Жишээ нь жимсний тавган дээр байгаа мангоч гэдэг юм уу те. Одоо яг ямар жимс гаргуулмаар байна тэр жишээгээ энэ дээр сайхан бичээд өгнө. За тэгээд энэ зураг гаргаж байгаа промптыг би бас яг бичлэгнийхээ комент хэсэгт үлдээчихнэ. Тэгэхээр зураг гаргуулахдаа бол та магадгүй энэ дөрвөн зургийг нь шууд татаж аваад энэ промптыг нь бичингүүтээ за би эдгээр дөрвүүдтэй адилхан өөр жимсний зургуудыг гаргаж авмаар байна гэдгийг заавал бичээрэй заяа. Тэгэнгүүтээ тэрнийхээ араас жишээ нь гэж яагаад одоо жишээ дээр нь бол та нар яг ямар жимсний зураг гаргуулж авмаар байгаа. Тэгээ ер нь яг ямар зураг гаргуулж авмаар байгаа тэрийг маш тодорхой бичиж өгөх хэрэгтэй. За миний хувьд болохоор орчин үеийн дизайнтай тоглог ширээн дээр зүсээ тавьчихсан байгаа таруусны одоо зураг гаргаад өгөөч гэж чинь те. За тэгээд энийг хэдүүлээ ингээ өргөжлүүлэх тарчаа. За тэгэхээр одоо яах вэ гэвэл одоо Cloud бол бидэнд шууд зургийн промптыг бол бичээд өгнө. За бид нар бол энэ дээр
зургуудыг гаргаж авмаар байна гэд хэлсэн учраас ерөнхийдөө бол зургийн промптуудыг ингэ бичээд өгнө. Ерөнхийдөө энэ зургнуудтай маань төстэй зургийн промптуудыг бичээд өгнө. Бид нэр энэ гараад ирсэн промптыг сайхан копидж яваад бид нэр Gemini орж ирнэ. За та хэд маань одоо gemini.google.com гэд энэ сайт руу орж ирнэ шүү. За бас энэ бичлэгний тайлбар хэсэгт линк нь үлдээ чинь тэгэхээр тэр линкэн дээр дараад орсон ч болно. За орж ирснийхаа дараа яах вэ гэвэл хэдүүлээ бол зөвхөн нөгөө зураг видеоныхаа промптыг энэ дээр хийлгэх чинь зураг гаргах, видео гаргахаа бол зүгээр Gemini дээр хийчихнэ. За хэдүүлээ tool гэдэг дээр нь дараад create image гэдгийг дараад тэгээд нөгөө нэг энэ дээрээс одоо cloud гаргаж өгж байгаа промптыг нь хэдүүлээ сайхан copy хийж аваад энэ давтарч хийгээд тэгээд үргэлжлүүлэх тарчин. За энэ дээр манайхан прог нь сонгоно шүү. За нэг зүйлийг манайхан бас анхаараарай. Энэ нь одоо Gemini дээр заавал одоо ингээд видео, зураг энэ төр гаргахад Pro багцыг нь авсан байх хэвээр. Gemini гэдэг бол одоо миний одоо саяны зураг гаргаж байгаа модель шүү дээ, тий. Энэ дээр одоо ингээд энэ tools дотроос нь create image, create video гэдгийг нь ашиглахын тулд заавал энэ нөгөө Pro гэдэг багцыг нь авсан байх хэвээр. Pro багцаа яг яаж авдаг вэ гэвэл та нарын ерөнхийдөө энэ profile-ч нь урд хэсэг upgrade гэдээ байгаа. Хэрвээ худалдаж аваагүй бол худалдаж авсан бол одоо ингээ Pro box нь харагдахгүй байна те. Харагдахгүй бол setting дээр нь дараад энд ингээ харах юм бол upgrade гэдээ байгаа. За энэ дээр дараад орох юм бол одоо энэ дээрээс худалдаж авна. За миний хувьд бол нөгөө Pro box-а худалдаад авсан байгаа учраас шууд Ultra box нь гарч ирж байна. За би Pro box худалдаж аваагүй байх юм бол одоо миний энэ талд нь одоо нөгөө Pro box нь байгаа. Энэ Ultra-гийн хажууд нь. Тэгэхээр яаж одоо худалдаж авах вэ гэвэл хэдүүлээ зүгээр ингээд Google AI Ultra гэдэг дээр нь дараад орно. Та нар бол ерөнхийдөө эхний ээлжинд турших гэж байгаа бол Pro box-ыг нь худалдаад аваарай. Одоо яг энэ mouse байгаа энэ хэсэгт бол одоо Pro box чинь байгаа. Тэрэн дээр чинь юу гэж байгаа вэ гэвэл Get Google AI Pro гэдээ байгаа. Тэрэн дээр нь ингээд дараад орчихно. За тэгээ та хадад маань энэ дээрээс одоо худалдаа авалт хийхэд заавал олон улсын карт байх хэвээр. Олон улсынхаа картны мэдээлэл хэрвээ бөглөөгүй байх юм бол одоо edit card гэдээ байгаа. Хэрвээ бөглөсөн бол магадгүй энийгээ солиё гэх юм бол дээр нь дарж ороод энд edit card гэдээ байгаа. Тэгээд энэн дээр картныхаа мэдээллийг хийж өгөөд за нууц мэдээлэл хийж өгөөд тэгээд үргэлжлүүлэх даруул одоо энэ дээрээс шууд ингээд төлбөртэй багцыг нь худалдаад авчдаг байгаа. За ингээд танд одоо төлбөртэй багцыг худалдаад авбал та одоо ингээд Gemini руу ороод ирнэ штэ. Gemini гээд дараад ороод ирэхэд энэ одоо profile чинь ортолт одоо Pro юм уу тий Ultra багц худалдаж авч байгаа Ultra гараад ирнэ. Тэгээд анх удаа ашиглаж байгаа team хүмүүс байх юм бол зүгээр Pro багцыг нь худалдаж яваарай. Хамаагүй хямдхан. Тэгээд багц худалдаж авахад та бүхэнд одоо нэмэлтээр зааж өгөх зүйл юу вэ гэвэл ер нь бол Монголд ашиглаж исэн өөрөө чинь байнга ашигладаг Gmail хаягаараа шууд одоо багцыг худалдаж авах гэж үзээрэй. За ер нь бол Google-ээс сүүлийн үед гаргаж байгаа зүйл юу вэ гэвэл өмнө нь болохоор үнгүй одоо шинээр орж ирж байгаа хэрэглэгч нарт одоо үнгүй модулаа илүү түлхүү өгдөг байсан бол сүүлийн үед яасан бэ гэвэл илүү нэг Google-ийнхаа модулыг илүү их тэ ашигласан Google аккаунтаа илүү олон жил ашиглаж байгаа хүмүүстэй одоо үнгүй хувилбараа бол санал болгоод байгаа. Тэгэхээр та өмнө нь одоо ашиглаж байсан Gmail хаяг чинь байх юм бол тэрүүгээрээ ороод төлбөртэй багцаа худалдаж авах юм бол магадгүй шинээр орж авч байгаа хүмүүсээс арай хямд зардаар худалдаж авна шүү. За тэгээд үнэхээр багц чинь одоо үнгүй юм уу те хөнгөлөлт байхгүй бол яг үнцэн үнээр нь худалдаж авна. За энийг түр ярилцчихъя. За энд бидний нөгөө зураг маань гараад ирсэн байна. За таравсны зураг гаргуулж ирсэн. Тэгсэн чинь ийм зураг гарч ирсэн байна. За одоо яах вэ гэвэл хэдүүлээ энийг сайхан ингээд татах гэдэг дээр нь дарж байгаа татаад авчиж болно. За ахаад өөр зургууд гаргалъя гэвэл энэ дугасаа надаа ингээд жишээнүүд зөндөө гаргаад өгсөн юм байна. Тэгэхээр хэдүүлээ гүзээлзгнээр бас нэг гаргачих тий. За зураг гаргахын хувьд бол зүгээр ингээд гаргах чинь. Хэрвээ та энэ дээр зүгээр Pro багцтай л бол энэ дээрээс ингээд гой зургуудыг гаргаад авчиж болно. Эсвэл бидний нөгөө сургалтанд байнга ашиглаад байгаа Higgsbuild гэдэг ийм сайт байгаа. Тэгэд энэ дотроос нөгөө image гэдэг хэсэг дээр нь дарангуудаа Nana Banana 2 гэдэг модельийг сонгож ороод энэ дээр одоо за нэг өөр промптыг өгч. За энэ тоорны промптыг өгч. Адилхан хоёр гүзээлцгэн гаргаад яах вэ? За энэ дээр бас ингэж модельээ өгөөд энэ нөгөө утасныхаа камер юм уу компьютерийн дэлгэц юм уу аль нэгийгээ сонгож өгөөд тэгээ сайхан үргэлжлүүлэх дарчнаа. За энэ дээр бас ингээд бас generate хийгээд зургнууд гаргах боломжтой байгаа. За энд маань ингээд гүзээлцгний зураг гараад ирсэн байна те. За та хэд бол одоо хэрвээ магадгүй энэ нөгөө орчин та нар таалагдахгүй байж болно шүү дээ. Би бол нөгөө нэг
галтгооны ширээн дээр гээд хилцэн болохоор ингээд дандаа галтгооны ширээн дээр гарч ирээд байгааз магадгүй та бүхэн өөр газарт гаргахыг хүсвэл шууд энэ доор нь одоо ингээд бичээд өгнө. За юу гэж бичих вэ гэвэл би эдгээр дөрөвтэй адилхан өөр жимсний зургуудыг гаргаж авмаар байна. Гол нь жишээ нь орчин үеийн дизайнтай тоглох ширээн дээр гэдгээ өөрчлөл болоо. Магадгүй хөргөчн дотор гэдэг ч юм уу те. Хүснээрээ өөрчлөөд энэ дээрээс ингээд зургнуудыг гоё гаргаад авах боломжтой. Гаргаад авсан зургуудаа хэдүүлээ сайхан сэвлээд авнаа. За энд бас нэг гоё зураг гараад ирлээ те. Энэ бол Hexfield-ийн нэг давуу тал нь одоо Nana Banana 2 модель одоо энэ дээр гарч ирж байгаа зургийн гоё нэгтэршил, энэ дээр гарч ирж байгаа нэгтэршил хоёр ондоо байдаг. Hexfield хамаагүй илүү сайн ажилладаг. Тэгээ та хэд маань үнэхээр энэ одоо видео гаргах, зураг гаргахтай аль илүү одоо хамгийн сүүлийн үеийн модельүүдийг энэ одоо заасан сургалт авъя гэх юм бол манай дээр одоо Facebook-ийн сургалт маань нэгдсэн байгаа. AI level up гэдэг нэгдэд 7 хоног байна. Тэгээд энэ дотор болохоор одоо cloud-ing хичээлүүд ороод ирсэн байна. AI-аар бичлэг хийх дээр одоо Cadence 2.0 гэдэг бүр хамгийн сүүлд гарсан модель те. Энэ дээр хичээл орсон байгаа. 3.1 дээр гэхэд сүүлийн 7 хоногт хийсэн бичлэг болохоор бүх хичээлүүд нь энэ дээр ингээ шинээр байгаа. Бүтээгдэхүүний зар сурчилгаан дээр одоо 10,000 төгрөгөөр нөгөө мэрэгжлийн реклама яаж хийдэг вэ те. Тэр бичлэг хүртэл энэ дээр орсон. Тэгээ та хэд маань манай одоо Facebook page руу маань чат бичээд сургалтын мэдээлэл аваарай. За хэдүүлээ бол зургуудаа гаргаад авцсан 2-3 зураг гаргаад авчлаа. За энэ дээрээс харах юм бол за тамруулаад харчи. Ийм зураг гаргаж авсан, ийм зураг гаргаж авлаа, ийм зураг нөгөө Nana Banana дээр бас нэг гаргацсан байгаа. Энэ мэн орж ирээгүй нь энийгээ бас татаад авчи те. За ийм зураг бас гаргалцсан байгаа. За тэгээд одоо эндгээр зургуудаа ашиглаад одоо хэдүүлээ видеого бүтээе. За та ерөнхийдөө хідэн зураг гаргах нь та нарын сонголт. Та нар яг өөрийнхөө нөгөө видеонд чинь яг хідэн зураг хэрэгтэй те. Тэрэндээ тааруулаад бүгдээрээ зургуудаа гаргаарай. За миний хувьд бол нэг өмнө бас Pinterest-ээс татаад авсан зургуудаа бол ашиглаад явчих гэж бодлоо. Тийм учраас бас баахан ингээд бичлэгээ удаан болгоод явах. Та бол ерөнхийдөө зураг гаргах пункт одоо арга барилыг нь бол ойлгоцсон байгаа. Үргэлж ингээд өдөр болгон ингээд шин одоо ийм бичлэгүүд тогтмол оруулдаг хүмүүст бол бас ингээд промптаа ингээд шууд энэ чатан дээр үргэлжлүүлээд явсан ч болно. Эсвэл хамгийн зөв арга нь энэ одоо зураг хувиргаж гаргаж байгаа загвараа өгөөд энэ дээр одоо скиллээ хөгжүүлчих болно. За миний хувьд бол Cadence 2.0 дээр одоо скиллээ хөгжүүлсэн байгаа те. Яг энэтэй адилхан та бүхэн энэ зургийнхаа скиллийг өгөөд хадгалаад авчих юм бол сүүлд нь өөрөөсөө шууд зүгээр скиллээ таруулж өгөөл хүссэн гой зургуудаа гаргаад авах боломжтой байгаа. Яг энэ стилээр өнгө, дүр төрхтэй зургууд гаргаж болно. За одоо хэдүүлээ шууд видео руу шилжье. Одоо хэдүүлээ бичлэгээ зургуудаа гаргаад болцсон. Одоо хэдүүлээ бичлэг рүү шилжнэ. За бичлэгийг яаж хийх вэ гэвэл за шинэ чат үүсгэчээ. За одоо хэдүүлээ зургаа гаргацсан юм чинь одоо бичлэг хийхэд бол шинэ чатаа бол нээчээ. За тэгээд одоо нөгөө зургнуудаа оруулж гинэ. За яг ямар зураг ашигламаар байна те. Тэр зургуудаа оруулж гинэ. За миний хувьд энэ дөрвөн зургийг оруулаад өгч. Хэдүүлээ зургуудаа өгсөн. За одоо хэдүүлээ бол промптаа өгөх ёстой. За промпт хамгийн ихний промпт ер нь яг юу байх вэ гэвэл cloud дээр ерөнхийдөө та нар одоо өөр зүйл дээр ч гэсэн ашиглаж байгаа үед ч байсан хамаагүй. Эхний зүйл чинь юу байх вэ гэвэл чи яг юу ихийг нь ойлгуулад өгч. За чи юу их вэ? Миний гол зорилго бол одоо хэдүүлээ Veo 3.1 дээр бичлэгний промпт бичүүлэх гэж байгаа. 3.1 гэдэг нь одоо Gemini-гийн хөгжүүлсэн өөрсдийнх нь одоо видео бүтээдэг энэ модель байгаа. Тэгэд энэ модельг бол 3.1 гэж нэрлэдэг. Тэгэд энэ модель дээр одоо бичлэг хиймээр байна. Тэгэд энэ бичлэгний промптыг бичиж өгөөрэй гэдэг энэ өгүүлбэрийг үлдээн. За тэгээ бас энэ бичлэгний коммент хэсэгт би үлдээч. Тэгэхээр тэндээс шууд копидж аваад ашигласан ч болно. Тэгээд цаашид та нар магадгүй одоо Veo 3-ыг ашиглаад видео бүтээх гэж байгаа бол хамгийн түрүүнд заавал энэ промптыг бичээрэй. За ахаад нэмэлтээр хэлэх нэг зүйл юу вэ гэвэл Veo 3.1 гэдэг бичлэг гаргадаг энэ модель болохоор хамгийн уртдаа 8 секундээр бичлэг гаргадаг. Бид нар одоо нөгөө 8 секундэд таарсан л бичлэгний ярих текстээ өгвөл зүгээр хитрхи урт юм өгчүүл нөгөөдөг чинь 8 секундтэй амжихгүй бидний кредит зүгээр хоос өнгөрнө шүү дээ. Тэгэхээр 8 секундэд багтаж ярих тийм одоо өгөгдлөг өгнө. За тэгэхээр ерөнхийдөө бол нэг өмнө одоо ингээ бичлэгүүд маш олон бичлэгүүдийг туршиж байхад за нэг хамгийн уртдаа нэг 15-аас 20 үг. За ер нь нэг 12-оос 20 үг одоо нэг дүрээр яриулсан байхад л ер нь болно. За тэрийг хэдүүлээ энэ хэсэгт маш ойлгомжтой тайлбарлаад өгье. Нэг дүр хамгийн уртдаа 12-оос 16 үг ярина. Дүр болгон ярихдаа монголоор ярина.
За тэгээд хэдүүлээ дээр нэмээд одоо дүрээ илүү жоохон бодиттэй хөдөлгөөнтэй тэ илүү гоё болгохын тулд одоо юу гэдэг чимтэй дүр болгоны хийж байгаа үйлдэл яриа хоёр нь хоорондоо маш сайн зохицох ёстой. Тухайн дүр яг ямар текст хэлж байгаагаас хамаарат биеийн хэлэмжээр илэрхийлнэ. За гэдэг ч юм уу те. За ер нь бол эхний энэ өгүүлбэр дээр та энэ хэсгийг бол тэрчгээр нь хийж болно. Ер нь бол болно шүү. Нэг буруудаадах юм байхгүй. За одоо хэдүүлээ яах вэ гэвэл дөрүүд маань яг юу ярих вэ те. Тэрийг хэдүүлээ хийгээд өгье. Зурган дээр байгаа дүрийг тус тусад нь бичиж өгнө промптын. Нэг дүр нь нэг өгүүлбэр хэлээл дуусна. За ерөнхийдөө бол одоо зурган дээр байгаа дүрийг одоо тус тусад нь бичиж өгнө промптыг нь те. За нэг дүр нь нэг өгүүлбэр хэлээл дуусна. За эхний дүр бишээ дүр болохоор за одоо хэдүүлээ ярих хэсгийг оруулж өгье. Та бол зүгээр ярих хэсгийг одоо дүрээрээ яг яаж яриулах вэ гэвэл ийм тэмдэг тавьж байгаад энэ хоёрын хооронд одоо яг ярих хэсгийг оруулж өгнө. За эхний дүр болохоор өнөөдрийн бичлэгээр та бүхэнд над шиг ийм игдүүтэй хөөрхөн видеог хэрхэн хийдэг талаар зааж өгнө гэж хэлнэ. За эхний дүр бол угаасаа ойлгомжтой те. Эхний дүрийг хэдүүлээ ингээд доош нь оруулчих. Та нарт би бүр илүү ойлгомжтой болгох үүднээс. За эхний дүр болохоор өнөөдрийн бичлэгэн дээр та бүхэнд над шиг ийм игдүүтэй хөөрхөн видеог хэрхэн хийх талаар зааж өгнө гэж хэлэх юм байна заяа. За одоо хоёр дахь дүр. За ингээд ерөнхийдөө бол яг дүр болгон чи яг юу ярихыг та нар ингээд бичиж өгнө. Нэг дүр хамгийн урдтай 12-аас 16 үг ярина. Дүр болгон ярихдаа монголоор ярина гэдгийг хэлээд өгсөн байгаа учраас бидний дүр бол зүгээр монголоор ярина. За тэгээд та маань ингээд яг дараагийн хоёр дахь дүр болохоор энэ тэгээд ийм ярина гэдгээ бол маш ойлгомжтой бичээд өгөөрэй. Ингэснээр одоо яах вэ гэвэл одоо cloud та бүхний одоо яг өгсөн үүрэг даалгаврын чинь дагуу промптыг чинь бичиж өгнө. За миний хувьд бол одоо бичлэг маань хэтэрхий урт болох гээд байгаа учраас үлдсэн дүрүүдийг шууд cloud-аар зохиолгоод биччихэ. Төрүүлсэн байвал зүгээр. За би ингээд өгчлөө. За энэхүү бичлэг маань болохоор миний хичээл тайлбарлаж оруулж байгаа бичлэгний ихэнх хэсэгт орж ирнэ. Тийм болохоор хүмүүст аль болох илдэг мэдрэмж төрүүлсэн байвал зүгээрээ гэд өгчлөө. За одоо хэдүүлээ үргэлжлүүлэхэд арчээ. За одоо яах вэ гэвэл одоо cloud бид бүхний одоо дүр болгонд одоо таарсан одоо промптыг бичиж өгөх байгаа. За тэгээд манайхан нэг зүйлийг анхаараарай. За ингээд яг cloud ингээд бидний одоо промптыг бичээд өгчөж байна те. Тэгээд та хэд маань энэ нөгөө нэг монголоор ярих гэсгээ ингээд сайхан анзаараад өөрсдөө уншаарай заа юу. Энэ дотор ч одоо ямар нэгэн монгол үг алдаатай орцсон байх юм бол одоо та бүхэн кредитний гар цулна шүү дээ те. Тийм учраас халуун байна хин нэг надад тусламж үзүүлээч аммаа шатаж байна гэж байна. За бурхан маань би дахиад талхаа түлчглээ. Яанда энэ өглөө. За энэ байна. Тэгэхээр найзууд за нэг зүйлийг ахаад нэмээд хэлэх юм бол энэ дээр ямар нэгэн одоо нэг яг ярих текст хэсэг чинь заяа тоо орсон байх юм бол тоог одоо үсгээр нь бичнэ шүү. Одоо дөрвийн тоог ингээд тоогоор 4 үгээд оруулсан байх юм бол 4 үг гэж одоо монголоор бичиж заавал оруулаарай. Тоог бол тоогоор нь оруулж болтгүй шүү. За тэгэхээр нөгөө нэг ярих явцтай шал ондоо болгоо яриа явцдаг. Тэгэхээр одоо бурхан минь 4 удаа гэсэн чинь бурхан минь дүүгийг гээд нэг жоохон өөр болоо явцдаг учраас тоогоор нь оруулах хэрэгтэй. За тэгээ бусдаар бол ерөнхийдөө гайгүй англи үг хамаагүй бичиж болохгүй шүү. За энэ ярих хэсэгтээ монголоор яриараа гээд өгөгдөл өгсөн байгаа учраас хэдүүлээ заавал монгол текст өгнө шүү. Хэрвээ англи үг өгсөн байх юм бол шаардлагатай бол та нар өөрсдөө англи үгээ монголоор одоо уншихад те яаж уншихаар байна тэрүүгээр нь бичээд өгчөж болно. За Google gemini.google.com гэдэг энэ сайт руу ороод ирлээ. За одоо хэдүүлээ яах вэ гэвэл хэдүүлээ бол түрүү одоо tools хэсгээс нь grid image-ийг дарж ирсэн бол одоо grid video гэдгийг дарна. За тэгээд энэ хэсэгт одоо зураг хавсаргаж өгнө. За эхний бичлэг болохоор тоорын бичлэг байсан. За тоорын одоо юуг хэдүүлээ copy диж аваад тэгээд энэ дээр оруулж өгөөд
За тэгээд энийг нь болохоор Pro дээр нь тавьж өгөөд үргэлжлүүлэх тарнаа. За энэс гадна манайха та бүхэн одоо энэ юун дээр Pro Box авсан байх юм бол бас нэг өөрөөр ашиглаж болдог. Pro Box авсан хүмүүстээ нэг бичлэг хийхэд 1000 кредит бэлгэлдэг байгаа. Тэгээд энийг яаж ашигладаг вэ гэвэл labs.google гэдэг ийм сайт байгаа. labs.google ташуур зураас Apex гэдэг сайт байгаа. Тэгээд энд рүү орж байгаад хэдүүлээ Plov дээр нь дарж ороод ашиглаж болно. Хамгийн гол нь нөгөө Pro Box авсан аккаунт чинь энэ дотор байх хэвээр. За хэдүүлээ Net Project гэдгийг дараад орчъя. За тэгээд энэн дээр болохоор нэг давуу тал нь за 3 зураг оруулж өгөөд энэ доотлын видео гэдэг хэсэг дээр дарж байгаа та бүхэн 916 гар утасны хэмжээтэйгээ энэ дээр сонгоод өгнө. За тэгээд энийг нэг дээр тавиад энэ нь болохоор бол энэ дээрээ байна. За тэгээд зургнуудаа оруулж өгөөд промптаа өгөөд 2 зэрэгээс гаргуулаа явчих. Халуун чинжүү гэж байна. Промптаа оруулаад өглөө. Тэгээд зураг ороод ирэнгүүт хэдүүлээ халуун чинжүүтэй зургаа өгчнө. За энэ зургийг устгаад энэ зураг маань энэ дээр орж ирэх нэ. За тэгээд үргэлжлүүлэх дарч. За тэгээд энд маань бичлэг маань гарч байгаа. За тэгээд та хэд маань энэ одоо Veo 3.1-ийг илүү сайн одоо промпттайгаа харьцаж чанартай видеонуудыг гаргахыг хүсэх юм бол манай AI Studio Mongolia гэдэг Facebook пэйж рүү маань чат бичиж угаад одоо манай шинээр гарсан AI Level Up гэх сургалтанд хэлсээд илүү бас мэрэгжлийн төвшөнд чанартай бичлэгүүдийг гаргах тал дээр суралцаж болно шүү. Тэгээд ганцхан AI-ээс гадна Facebook пэйжийг одоо хэрхэн зөв хөтлөж явуулах, цаашлаад одоо нөгөө коммент дээр автоматар яаж хариулт бичих, автоматар хүмүүс рүүгээ яаж чатаар мэдээлэл явуулах, чат меню хэрхэн үүсгэх гэдэг үнгүү хичээлүүд бас зөндөө байгаа. Тэр та хэд маань сургалтын мэдээлэл авах бол манай пэйж руу чат бичээрэй. За эхний бичлэг маань гараад ирсэн байна. gemini.google.com гэдэг сайт дээр хийсэн бичлэг маань гараад ирсэн. За хэдүүлээ үзье. Би танд өөр шигээ хөөрхөн видео хийхийг зааж өгнө. За ийм болсон байна. Гоё бичлэг болсон байна. Өнөөдрийн видеонд Ерөнхийдөө бол одоо энэ одоо ингээд бичлэгний төгсгөлд ингээд илүү ай май яваад гоц. За энэ минь те. Энэ яг нөгөө дараагийнхаа нөгөө нэг одоо энэний чинь ард залгаа юу орж ирэх вэ гэвэл энэ бичлэгнүүд маань орж ирнэ шүү дээ. Тэгэхээр энэ ардаа ингээд ай явж байгаа дараагийнх руу шилжиж барихаар утгагүй муухай болоод байна гэж бодож байгаа бол хэдүүлээ нөгөө видео эдит хийдэг аппликейшнаа ашиглаад энэ хэрэггүй хэсгүүдийн тайраад явчихна. Хамгийн гол зүйл нь юу байдаг вэ гэвэл ингээд видеог одоо цуврал ийм видео хийж байгаа хүмүүст хамгийн гол зүйл нь зүгээр энэ текстээ маш гоё цэвэрхэн уншаад ард нь нэг элдв балаа ийм ай явчихгүй байхад л ер нь болно. өнөөдрийн видеонд би танд өөр шигээ хөөрхөн видео хийхийг зааж өгнө. За энэ бол маш гоё болсон байна. Тийм учраас хэдүүлээ бичлэгээ шууд татаад авъя. Дээдлэх нь download гэдэг дээр нь дараал татаад авчна. За халуун чинжүүд дээр өгсөн байгаа талах шарагчийг хэдүүлээ одоо яач Gemini дээр өгчээ. За энэ дээр өгнө. Бархан мань дахиад. За энэ дээр талах шарагчаа өгчээ. За Intel-ийн labs.google болохоор одоо нөгөө 1000 кредиттэй ашигладаг байгаа. Одоо надаа 860 кредит байна. Тэр энэ нь болохоор яадаг вэ гэвэл за энэ Gemini нь яадаг вэ гэвэл өдөрт яг Pro ирэх авсан бол 3 видео л үнгүү бүтээдэг өдөр бүр. За энэ нь болохоор кредиттэй. Тэгээ кредит нь дуусчих юм бол тэгээд цаашид видео бүтээх боломжгүй. Кредит нэмж авч бүтээдэг байгаа. Яа, нэлээд өөрхөн бичлэг болсон байна. За одоо хэдүүлээ энэ бичлэгээ татаад авчээ. Download гээд 1080-аар татаад авчина. За, нэг үлдсэн байгаа шүү дээ, тий. Нэг үлдсэнгээ хэдүүлээ энд рүү оруулж өгөөд энэ нь болохоор бургер байгаа. Тэгэхээр найзуудаа чи ч бас над чиг амттай бичлэг хийхийг хүсвэл дагаарай. За энэ жоохон утгагүй, ярих хэсэг нь жоохон утгагүй байгаа учраас хэдүүлээ өөрчилчихье. Тэгэхээр найзуудаа энийг жоохон өөрчилчихье. Чи ч бас ийм бичлэг хийж сурахыг хүсэж байгаа бол энэхүү бичлэгээ дуустал үзээрэй. За энийг хэдүүлээ гоё заснаа. Чи ч бас ийм бичлэг хийж сурахыг хүсэж байгаа бол энэхүү бичлэгээ дуустал үзээрэй. За энэ и үсэг дутуу байна те.
За манайхан энийг маш сайн анхаарай шүү одоо яг үг үсэг дутуу бичээд та хэд маань кредитээрээ шатаад явах уу. Эхлээ сайхан нөгөө ярих текстүүдээ илүү сайхан хянаад оруулчих юм бол та нарт өөрсөнд чинь хэрэгтэй шүү. Ахиж одоо тэ видео бүтээж кредит өрөөдөх шаардлага байхгүй. Нэг чанартай бичлэг хийсэн байхад тэгээ болноо. За одоо хэдүүлээ CapCut гэдэг аппликейшн байгаа. Энэ аппликейшн яадаг вэ гэвэл одоо видеог эдит хийдэг ийм аппликейшн байгаа. За хэдүүлээ Neb project гэдгийг дараад. За тэгэд энэ талаар та хэд маань илүү гүнзгий сурах бол манай AI level up руу ороорой. За энэ талд манай бичлэг маань гараад ирсэн маань хэдүүлээ үзье. За энд англиар ярь явцсан багч юм найз. За ер нь бол Google-ийн алдаа ганц нэг угаасаа байдаг. Одоо заримдаа өөр, заримдаа зарим өгөөд ярихгүй үлдэх ч юм уу. Тэг жижиг сажиг алдаанууд байдаг учраас та боломжтой бол ахаад нэг generate хийгээд ингээд гаргачаарай. За энэ prompt нь хаана вэ? Энийг сайхан copy хийж авсрах энд нь хийчих. За энэ ингээ гарч иг энэ хооронд хэдүүлээ. Энэ талаас бичлэгнүүдээ одоо сайхан татаж явнаа эхнээс нь. Тэгээд энэ талын нөгөө видео эдит хийдэг аппликейшн руу оруулж ирнэ. Энэ бичлэг байна. Энэ хоёр маань бичлэг байна. За энэ хоёрыг оруулчих. За та хэд бол ер нь бичлэг гаргахаа бол бүгд ойлгочихж байгаа бох. Гараад ирсэн бичлэгнүүдээ бол хэдүүлээ ингээд дээр нь дараа л татаад авчихна. Тийм учраас энэ дээр бол нэг хүндрэл байхгүй. За ер нь энэ бичлэгтэй харьцдаг хүмүүст хамгийн их одоо цаг авдаг зүйл нь edit байдаг. Тэгэхээр edit-ийг одоо та хэд маань өөрсдөө маш сайн оролдох юм бол энэ зүйлийг сурах боломжтой. Бас нэлээд хэцүү, нэлээд бас төвөгтэй цаг их шаарддаг ажил байдаг. За ямар ч тач хэдүүлээ Neb project гэдгийг дарж орж ирээд энэ import гэдэг хэсэг байгаа. Import. Тэгээд энэ import дээр дарж оронгуудаа яг саяны нөгөө хадгалсан бичлэгнүүд чи хаана орж байна те. Тэндээс нь шууд чеклж өгөөд open дараад ийшээ оруулаад ирнэ. За энэ бичлэгээ хэдүүлээ. За 1080-аар татахаар жоохон хугацаа шаардаад байдаг. Тийм учраас шууд 700-аар татчихъя. За энэ import гэдэг дээр дарж агаад бүргэрийн бичлэгээ авлаа. За ингээд enter дарангууд ороод ирж байгаа. За хэдүүлээ одоо эднэргээ сайхан нэгтгэе. Өнөөдрийн видеонд би Тэгэхээр найзуудаа чи ч бас ийм бичлэг хийж сурахыг хүсэж байгаа бол энэхүү бичлэгээ дуустал үзээрэй. За болж байна. За одоо ингээд хэрэггүй хэсгүүдэд арилгах хэрэгтэй. За хэрэггүй хэсгүүдийг яаж арилгах вэ гэвэл одоо энийг ингээд сайхан татаж томруулж агаад энэ одоо нэг яриа ороогүй энэ хэсгүүд ерөнхийдөө ихэвчлэн хэрэггүй байдаг. Одоо ингээд өөрөөсөө ингэж тоглуулж үзээ. За энэ одоо хэсэг хэрэггүй гэсэн хэсэг дээрээ ингэж очиод хөөрхөн видео хийхийг зааж өгнө. за эндээс хойш бол нэг хэрэг байхгүй учраас энэ одоо сумаа зүгээ те энэ хэвд нь авчирч байгаад энэ дээрээс энийг дарна. Split гэдгийг дарна. Эсвэл та гарнаасаа зүгээр би үсэг дарангууд ийм болчихж байгаа. Одоо энэ миний маусыг хараарай таад. Би үсэг дарахаар ингэж байгааз би үсгээ дараад энэ дээрээ ингэж авчирч нэг дараад А үсгээ дараад хэрэггүйг нь устгалаа. Өнөөдрийн видеонд би танд өөр шигээ хөөрхөн видео хийхийг зааж өгнө. Халуун байна. Хэн нэг нь надад тусламж үзүүлээч. Ам минь шатаж байна. Тэгэхээр найзуудаа чи ч бас ийм бичлэг хийж сурахыг хүсэж байгаа бол энэхүү бичлэгээ дуустал үзээрэй. Окей. За ер нь бол хөөрхөн бичлэг болсон. За тэгээд энийг хэдүүлээ сайхан нэгтгэхэд. За та хэд маань энэн дээр яг ард нь ая мая дэвсэх юм бол өөрөөсөө сайхан дэвсээрээ. За миний хувьд бол нэг хилдэв янзын юм нэмээд байдаггүй. Ганц нэг эффект заа шиг хэдүүлээ энийг ингэ сайхан томруулад энийг видеон дээр тавьчих. Энд нөгөө доор нөгөө лого ингэ харагдаад байгаа шүү дээ тий. Энийг хэдүүлээ ингэ жоохон томруулад
жижигхэн ингэ шидчихдэг шүү. За логогоо ингээд нуугаад бас жижигхэн томруулаад татаалуулаа. Өнөөдрийн видеонд би танд өөр шигээ хөөрхөн видео хийхийг зааж өгнө. Халуун байна. Хэн нэгэн надад тусламж үзүүлээч. Ам минь шатаж байна. Тэгэхээр найзуудаа чи ч бас ийм бичлэг хийж сурахыг хүсэж байгаа бол энэхүү бичлэгээ дуустал үзээрэй. За тэгээд энэхүү бичлэгээ одоо хэдүүлээ яах вэ гэвэл export гэдэг дээр нь дарж байгаад энэ хэсэгт нь сайхан нэрээ өгөх ёстой. За юу гэдэг чи те? Reel за ингээд одоо амархан эргээд тайгаад болох нэрээ хийх хэрэгтэй. За 4K дээр нь тавилаад компьютерийн үзүүлэлт чинь нэг сайн биш бол 4K бол хэрэггүй шүү. 2K дээр зөвлөе. Яг го 4K болно л доо. Гэхдээ ихэвчлэн 2K 60 fps-тэй гаргаж байгаарай. Тэгэд энэ export гэд энэ замаа та хэд маань сайн яах ёстой. Одоо энэ дотор та нарын нөгөө хадгалсан бичлэг чинь ордог учраас энэ арийнх нь энэ дээр дарж байгаад магадгүй өөр газар бас энийг хадгалж болно шүү. Тэгвэл яг өөрхөө нөгөө сайн мэддэг фолдер дотор оруулчих юм бол энэ дээр шууд ингээ хадгалагдаж байгаа бичлэгнүүд чинь тийшээ яв орчдөг. За тэгээд export гэдгийг нь дараад бичлэгээ хэдүүлээ татаад авчна. За тэгээд татаж авсныхын дараа та хэд маань одоо Facebook дээр оруулна уу, YouTube дээр оруулна уу, Instagram дээр оруулна уу те та тийм өөрсдөө чинь сонголт. За тэгээд хэдүүлээ одоо бэлэн болсон бичлэгийг үзье. Би танд өөр шигээ хөөрхөн видео хийхийг зааж өгнө. Халуун байна. Хэн нэгэн надад тусламж үзүүлээч. Ам минь шатаж байна. Тэгэхээр найзуудаа чи ч бас ийм бичлэг хийж сурахыг хүсэж байгаа бол энэхүү бичлэгээ дуустал үзээрэй. За тэгээд хэдүүлээ бичлэгээ энэ хүрээд өндөрлөе. Та хэд маань ерөнхийдөө бол одоо хэмэл оюун ухааныг ашиглаад одоо видео бүтээхийг бол ер нь ойлгосон гэдэгт би итгэлтэй байна. Маш ойлгомжтой тайлбарсан байх гэж найдаж байна. Хэдүүлээ эхлээд зураг бүтээсэн, дараа нь видеог бүтээлээ. Тэгээд CapCut руу ороод хэрэггүй хэсгүүдийг нь устгаад бичлэг болгоод гаргалаа. За тэгээд одоо энэхүү бичлэгээ та нар одоо хаана оруулах нь одоо таны сонголт. За тэгээд энэхүү бичлэг хэрвээ таалагдсан бол яг одоо энэхүү бичлэгэн дээр лайкээ дараад тэгээд шеэрлээрээ бусад групп руу шеэрлээрээ тэгвэл би бас ийм үнгүй гой гой хичээлүүдийг зөндөө оруулна шүү. Тэгээд та хэд маань хэмэл оюун ухааныг арай илүү төвшөнд сурах гэх юм бол манай пэйж руу чат бичиж жаад AI level up сургалтыг маань сонирхоорой. Тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзъя. Баяр таа.